За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр би та нарт Тэмбүү гэдэг өвчний талаар одоо та нар нэрийг маш их сонссон байх. Сүүлийн үед хэвлэл мэдээлэл хэрэгслэр ч гэсэн зөндөө яригдаад байгаа энэ өвчний талаар ямар шинж тэмдгүүд илэрдгээ, ер нь яагаад энийг анхаарах ёстой юм. За тэгээд яагаад ингээд сүүлийн үед хүчээ аваад ингэж их яригдаад байгаа юм бэ гэдэг талаар хэлье гэж ингэж бодлоо. Тэгэхээр энэ яг хөө ерөнхийдөө би та нарт бэлгийн замаар дамж халдварын талаарх одоо мэдээллүүдийг өгч байгаа. Энийг яагаад өгч байгаа вэ гэхээр шинж тэмдгийг өөрөө одоо мэдээд тэгээд санаа зовхгүйгээр эмчид очиод эртхэн одоо эмчилгээнд ороорой гэдэг үднээс ингэж цуурлаар ингэж хүргэж байгаа гэж ингэж ойлгоорой. Тэгэхээр энэ Тэмбүү гэдэг өвчний талаар би одоо энэ Норвегийн халдварт өвчин судлалын төвөөс гаргадаг юм мэдээллийн жирийн иргэдэд өгдөг мэдээллийн дагуу ингээд та нарт хүргэж байна. Тэгэд энэ өвчин бол яах нь одоо та нар мэдж байгаа те ямар нэг өвчнийг үүсгэх нэг юм үүсгэгчүүд байгаа ч тийм ээ. Зарим нь болохоор вирус гэж идэг, зарим нь бактери гэж идэг те. Тэгэхээр энэ нь болохоор одоо Тэмбүүг үүсгдэг юм нэг өнжирлцсэн урт утас шиг юм байгаа. За тийм янгаар бол үүсгэгддэг байгаа. Яг хуу энэ одоо өвчний талаарх нэг жоохон юу одоо хошин байдлаар хэлье гэх юм бол бид нар ингээд анаахаас сурж хахад манай арьс өнгөний өвчин ортог багш ингэж хэлжсэн байхгүй юу. Залуу байхдаа ингээд амарлан амарч исэн тэгсэн чинь нэг гоё үгүй явж исэн. Тэгээд ингээд бид нар ингээд хамт суугаад ярилцаад ингэсэн чинь хөлн дээр нэсэн баха тийм нэг юм шарах үүссэн байсан. Тэг ингээ харсан чинь одоо яг Тэмбүүгийн үед гардаг ийм шарах байсан. Тэгээд би шууд л тэр хүүхнийг ойлгосон л та гэж ярьжсэн байхгүй. Тэгээд тухайн үед бол Тэмбүүг өвчтэй хүнийг олоход ер нь бол нэлээд одоо ховорд юм байсан байгаа. Тэгэхээр бид нар нэг тийм одоо оюутан багтаа болж хараагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бол эрс нэмэгдсэн байгаад нь жоохон харамсалтай юм шиг санагддаг. Тэгэд би энэ Норвегийн мэдээлэл ингээд харж ах ч гэсэн ерөнхийдөө 1990-ад оны сүүлчээс Норвегид одоо эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд орсон эрэгтэйчүүдийн дунд Тэмбүү өвчин анх илэрч гарсан байгаа даа л та. Тэгэхээр тийм өвчин бол ээлт нэмэгдсэн байгаа. Тэгсэн ч гэсэн яах нь эрэгтэй эмэгтэй хамаагүй одоо ижил хөөснөөс гадна өөр одоо хүүсийн хүмүүс хоорондоо бэлгийн хавьталд ороход энэ өвчин халдварлаж исэн ийм тохиолдлууд бол нэмэгдэжсэн байгаа. Тэгэхээр энэ одоо бид түрүүнд хэлсэн тийм янгаарын үсгэгддэг юм өвчин байгаа. Та нарын зургийг харж байгаа. Тэгэхээр энэ болохоор одоо хамгаалтгүйгээр бэлгийн хавьталд орох гэж байгаа. Тэгээд шарах юм уу эсвэл одоо тууралцтай тийм хүнтэй бэлгийн хавьталд хамгаалтгүйгээр орсон үед за одоо амар бэлгийн харьцаанд орсон ч юм уу шулуун эцэр бэлгийн харьцаанд орсон өтрийгээр орсон хамаагүй за халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орохтол энэ өвчнөр одоо халдвар авдаг гэж байгаа. За хоёрдугаарт нь эхлэм бол цусаар дамждаг. Тэгэхээр энэ жирэмсэн ээжүүдээс яах нь хүүхэд нь одоо бас халдвар дамждаг. Тэгээд хамгийн аюултай нь юу гэхээр одоо нэг хүүхэд чинь ингээд ээжийнхээ хөвлөд бүрлдэж байгаа ч тийм ээ. За тэгээд энэ бүрлдэх энэ хугацаанд юм гэхээр ураг нь өөрөө амьгүй болдог ч юм уу. Эсвэл одоо төрсөн ч гэсэн юм ноцтой одоо хүн дэлбэрийн гажуудыг үүсгдэг байгаа. Тийм учраас яа гэвэл жирэмсний хяналтанд орсон бүх хүмүүс яг нь Тэмбүүгийн одоо юм юг илрүүлэх юм шинжилгээнүүд хийгддэг. Энэ манай Монголд ч гэсэн хийгддэг, энд ч гэсэн ингэж хийгддэг байгаа. За яг хуу халдвараа ингээд хамгийн анхны авснаас хойш яа гэвэл илрэх хугацаа нь янз бүр байдаг гэж энэ дэр бичсэн байдаг. Тэгэхээр 9-өөс 90 хоног гэхлээр одоо 9 хоногоос 3 сар хүртэл байдаг байна. Гэхдээ яг ихэвчлэн 3-7 хоног гэдэг гинэ. Тэгэхээр 21 хоног орчим байна шүү дээ, тийм ээ. За тэгээд халдвар авснаас хойш ямар шинж тэмдгүүд илэрдэг ингээ хүмүүс гайхаж асуудаг тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө өвчин нь бол янз бүрийн шатуудад ингэж хуваагддаг. Хамгийн анх яа гэм бэ гэхээр халдвар авсан тэр халдварын голомт буюу одоо нөгөө хаагаараа бэлгийн харилцаа хийгдсэн, хаагаараа халдвар авсан гэдгээс шалтгаалаад бэлгэхтэн дээр нь үт юм уу эсвэл одоо бүх юу хошнооны амсар дээр нь гэдэг юм уу эсвэл амд юм уу хоолойнд ч юм уу тийм ээ. Тийм юм өргөссөн тийм эрмэгтэй шарах үсэг гэж байгаа. Энийг бол хатуу шанкар гэж нэрлэдэг юм л да эмнэлгийнхний хэлээр. Тэгээд энэ би одоо та нарт зургийг ингээ үзүүлээ. Та нар ингээ хараарай. Тэгэд энэ
маань өөрөө ингэж жаад яах нь эмчилгээгүй тохиолдол ингээд өөр аяндаа яах нь алга болоод 2 дахь шат руу ордог гэж байна. Тэгэхээр энэ халдвар авсан хүмүүсийн тал орчим хувь нь гэхэлэр энэ 50 орчим хувь нь яах нь халдвар авснаас хойш 2 жилийн дотор 2 дугаар шатнд шилждэг гинэ. За ингээд яад юм бэ гэхэлэр мэдээж энэ маань өөрөө цусаараа дамжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хаана одоо эрхтнүүд байна уу тэнд ингээд очино. За хамгийн одоо түгээмэлийн хэлбэр нь ямар байд юм бэ гэхэлэр гар болно тийм ээ. Энэ гар байна. За тэгээд хөлийн уул байна. Бие юм хэсгүүдээр байна тийм ээ. Тэнд ямар ч цагт налтгүй тийм туралтууд гардаг гинэ. За та нар энэ зургийг ингээ хараарай. За тэгээд хэрэв мэдрэлийн цусаар дамжаа мэдрэлийн үнд ингээ очих юм бол толгой эргэдэг ч юм уу эсвэл яах нь хараа сонсголт өөрчлөлт ордог ч юм уу. За иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг гэж байна. За ингээд эмчилгээ ингээд хийхдэггүй ингээд яваад байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол халдвартай одоо 3 хүн тутмын нэгнэ гэж байгаа юм. Тэгэхээр тэр 3 дахь үе рүүгээ орчдөг гинэ. За тэгээд энэ 3 дахь үе нь хэдэн жилийн дараа яаж илэрдэг вэ гэхээр нөгөөх маань одоо хаана мөгөрстэй тэр одоо хэсгүүдэд ингэж нөгөөтг нь мөгөрс нь идэж ингэж гэмтлүүлдэг гэж байгаа. Тухайлах юм бол ихэвчлэн яах нь зүрхэнд зүрх судасны системд эсвэл зүрхний хавхлаханд юм уу тий одоо энэ өөрчлөлт ордог. Эсвэл одоо мэдрэлийн системд хожуу юм гэмтлүүдийг үүсгдэг гэдгсэн байгаа. За тэгээд одоо энэ бол нэг ил ингээ харагдаад идэх тийм ээ. Гэтэл энэс гадна даалт хэлбэрийн тэмбүү гэж байдаг. За энэ даалт хэлбэрийн тэмбүү нь яд юм бэ гэхээр ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй. Гэхдээ ингээ тусаар шинжилгээ өнгөт нөгөөх нь тэмбүүгийн эсрэг тийм эсрэг биетүүд ингээ цуснд нь гараад ирдэг байхгүй юу. За тэгээд энэ одоо юмд болох даалтын тэмбүү нь ингээ шинжилгээндээ эерэг гараад байна. Тэгсэн хэрнээ одоо нөгөө сая би ингээд шатуудад хуваасан шүү дээ. Тэр шатуудын хооронд энэ одоо эмчилгээ огт хийлгээгүй өвчтнүүдийн цуснд нь ингэж гараад байгаа гинэ. За тэгээд өөрөөр хэлэх юм нэг үеэс яах нь эхнийх нь тэр юм гараад шарах гараад 2 дугаар хэлээр цус руугаа орох тэр хэлбэрийн хооронд ингээд нэг тодорхой хугацаа байгаа. Тэгээд тэр үед нь ингэж шинжилгээ авангууд юу цуснд нь ирэг гараад тэгсээр нэг шинж тэмдэг байхгүй. Эсвэл 2 дугаар хэлбэр нөгөө хамаг юм туурж яснаа гинт ингээ алга болчихдаг тийм ээ. Тэгэнгүүт ирүүлээдэг. Тэгсэн хэрнээ ингээ шинжилгээ авангууд нөгөө цуснд нь өөрчлөлт орсон байдаг. За энэ хооронд ингэж гардаг гэж байгаа. За тэгээ шинж тэмдэг мэддэггүй учраас хүмүүсийг ерөөсөө ирүүлэн гэж бодоод байдаг. Тийм учраас яг нь халдварыг улам тараагаад байдаг гэж байгаа. За тэгээд ер нь бол жил халдвар авснаас хойш жилийн дотор яаж иж аваад эмчилүүлэх хэрэгтэй гэсэн байгаа. Яг гэвэл энэ эрт илрүүлэх тусмаа яах нь цаашаа нөгөө үе рүүгээ шат руугаа дамжихгүйгээр энэ маань эмшигдэх юм боломжтой байдаг учраас хүндрэлээ сэргийлж ийн гэсэн үг тийм. За тэгээд төрөлхийн тэмбэнд би түрүүнд хэлжсэн тийм хүүхдийг бол гидсэн тахт нь хөлд хүргэж болно. Эсвэл араг яас судас мэдрэлийн системийн гэмтэх ийм аюултай байдаг. Иймэрхүү хүндрэлүүд ингээ үүсээд байдаг. Та нар дээр үед нөгөө хамаргүй хүмүүс их хүрээнд их явдаг байсан гэж сонсч ирсэн багтай хошин байдлаар ч гэсэн. Гэтэл тэр юу хамарных нь энэ одоо яах нь мөгөөрсөн нийтцсэн байх нь шүү дээ тийм ээ. За тэгээд ийм тархины энэ юунуудын яснаас тархин саачлал үүсдэг ч юм уу мэдрэл нь моддаг ч юм уу иймэрхүү юмнууд их илэрдэг байх нь хожуу илбэртэй. За юугаар яаж илрүүлэх вэ гэхээр цусны шинжилгээгээр илрүүлнэ. За тэгээд цусны халдвар авсны дараа цусны шинжилгээгээр яг 9-өөс 90 хоногийн дотор нөгөө нэг эсрэг бит үсээд ингээд онцлогддог. За тэгээд хэрвээ шарах гарсан байлаа гэх юм бол шархнаас нэм арчтаас аваад үсгэд яах нь бас нянгийн хинтер ДНХ гэдэг байгаа тий. За тэрийг бол илрүүлэх боломжтой байдаг гэдгсэн байна. За тийм учраас яах нь шинжилгээ өгөөд ингээд маш сайн эртээ оршлуулад эмчилгээнд орох хэрэгтэй гэж байгаа. Тэгээ энэ одоо бүрэн идэхүү гэвэл хэдий ч нэрт хугацаанд яхан онцлогдно төдий ч маш сайн эмчилгээний үр даавна. За энэ бол арга нь бол антибиотик байгаа. За би антибиотикийг бол ер нь эмчилгээг бол хийхгүй яваад байгаа тийм ээ. За энэ нэг таарах юм антибиотик нь эмчийн хяналтанд доор ингэж тарьж юм уу ямар нэгэн байдлаар ингэж хэрэгэлдэг байгаа. За манай Монголд тэмбүт хүмүүсийг үнгүй уншилж эмчилдэг эсхийг бас сайн мэдэхгүй байна. Яг нь норигт болохоор нийгмийн халдвар төвчин гэж үздэг байхгүй. Тэгэхээр тийм учраас олон нийтэд халдвартай аюултай юм өвчин гэж үздэг учраас эрүүл мэндийн даатгалаар яадаг байх нь
эрүүл мэндийн үзлийг, эмчилгээ түүнтэй холбоотой гарах зардлыг бол төрөөс одоо даадаг. Тийм учраас шинжилгээндээ л маш сайн хамруулж гэдэг. Яг хуу яаж одоо энэ өвчнөөс өршин сэргийлэх үү, өвдөхгүй байх уу гэдэг ийм байх юм бол ямар ч байсан юм хамгаалтгүйгээр бэлгийн хавталд орохгүй байх хэрэгтэй. Энд мэдээж та нар мэдж байгаа бэлгэвч гэлтэй хүн болгон л мэддэг. За тэгээд ямар аман секс үед юу яаж хамгаалах юм гэдэг талаар би ярьсан байгаа. Тэр та нар үзнэ. За тэгээд халдвар авах эрсдэлтэй өндөр бүлгийн хүмүүс байдаг. Тэр нь болохоор одоо олон хавтагчтай байдаг ч юм уу тийм ээ. Эрэгтэйчүүд бэлгийн хавталд ордог ч байдаг юм уу. Иймэрхүү эрсдэл хүчин зүйлүүд байгаа. Та нар мэдчихэж байгаа. Би бас шулуун эцсээр бэлгийн харьцаа гэхэд яагаад аюултай байдаг гэдэг талаар ярьж төгсөн байгаа. Та нар тэрийг бас үзээрэй. Үзээгүй нь яа тэгэхээр нөгөө энэ маань гэмцэн арьс салтаар халдвар бол маш хурдан хугацаанд дамждаг. Тэгэхээр шулуун эцээр халдвар авахад би хэлжсэн тийм ээ. Тэр нөгөө шулуун эц ямар нарийнхан бэлээ. Тэгэхээр тэрүүгээр дамжаад бэлгийн харьцаа ихлээр нүдэнд харагдахгүй шарах сорнууд бол маш их хэмжээгээр үүсдэг. Тэгэхээр тэрүүгээр чинь нөгөө бактери чинь ингээл баярлал ингээл орчдөг байхгүй. Тэгэхээр тэр нь эрсдэл гэдэг нь юм байгаа. За тэгээд хэрвээ халдвар авснаа мэдсэн байх юм бол яг уу гэвэл та энэ бол хавтагчаа одоо хилээд ингээд одоо тэр хүнийг ч гэсэн аврах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр эмчилгээнд дэрт оруулах хэрэгтэй. Мэдээллийг маш сайн өгөх хэрэгтэй. Ер нь бол санаа зовох бол хэрэггүй. Нэгэн тал одоо шийдвэр гаргаад ингэж бол өөрийнхөө амь насыг за ирээдүйд төр хүүхдээ ирээдүйд гэрлэх эхнэрээ за эмэгтэй охин бол өөр хүүхдэнтэй нөхрөө ирээдүйн нөхрөө ч гэдэг юм уу. За тэгээ хамтрагчаа ингээ хамгаалж байгаа юм ажил байхгүй. Тийм учраас энийг эрт илрүүлгэнд орох хэрэгтэй. За ер нь яг уу халдвар илрүүлэх үйл ажиллагааг нэргүүгээр хийх хэрэгтэй гэсэн мэдэн. Тэгэхээр ял нэр бичгүй кодны системээр ингэж явдаг байх нь. Тэгэхээр Монголд ч ихсэн адилхан болов гэж ингэж би бодож байна. Ер нь яг уу хэрвээ Тэмбүүгийн шинжилгээ эерэг гарсан байгаа тохиолдолд яг нь хүний нөгөө спид гэж бид нар дээр үед ярьдаг гэсэн хүний дархал хомслын хам шинжгээд тийм ээ нөгөө нэг одоо Фредди Меркуригээ дуучин маршд Queen хамтлагынтэй тэр хүний нас орсон ийм одоо хамаг дархлын системд ороод тэр өвчин бас болон бусад одоо бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэхдээ шинжилгээнүүдийг хийлгээрэй гэж ингэсэн байгаа. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл одоо бүхэл юмнуудад байгаа да. Та нар хэрвээ сайн авах юм бол вебсайтуудаар ч юм уу одоо тогтоохын тэмцэх үндэсний төв дээр халдвар төвчийн судлалын төв энтер дээр ингээд шинжилгээ аваад эмчилдэг ийм юмнууд бол байгаа гэж бодож байна. Тэгэхээр та нар энэ мэдээлэл бас хангалттай болов гэсэн юм байна. Тэгээд хэрвээ асуулт байвал асуугаарай. Ер нь бол бэлгийн замаар дамжих халдвар төвчин бол одоо ямар ч хүмүүс одоо насанд хүрсэн хүмүүс бас одоо гэрлэхээс өмнө тэ олон янзын хавтагчтай байдаг ч юм уу. За ийм тэрнийхээ улмаас ингээд халдвар авах боломжтой байдаг. Гэхдээ энийг бол эмчлэх боломжтой байдаг учраас эртхэн онцлогоонд оруулж эмчилгээ хийлгээрэй гэж хэлэх гэсэн. За тэгээд танд эрүүлэг сайн сайхан бүхний хүсье өрөө асуулт байвал би одоо дуртай хариулнаа. За түр баяртай.